Монгол улсад гэрлэлт цуслалтын хувь хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуслахтаа хүүхдийн асуудлыг хамттан шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Иймд гэрлэлт цуслалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг эсвэл эхийн хүүхдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуслалтаа хамттан заавал шийдвэрлэхээр тусглаа. 2. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтоох, хүүхдийн тэтгэлгийг сургууль сурч байгаа 18-аас 21 насны болон асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусглаа. 3. Гэрлэлт дуусгар болсноос тусдаа амьдрах болсон эцэг эсвэл их хүүхдтэйгээ уулзуулах үүргийг хуульчилж, хүүхдтэйгээ уулзахгүй эсвэл хүүхдтэй нь уулзуулахгүй бол зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж шийтгэл оногдуулахаар тусгаж эцэг их хүүхдийн хүлээсэн үүргийн биелэлтийг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болголоо. 4. Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуслахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ. 5. 5-аас доошгүй жил хамтран амьдарч эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгө хуваадагтай адилтхан үзэхээр тусглаа. 6. Цус ойртолтой сэргийлж гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсхэ шалгуулж болохоор тусглаа. 7. Хүүхдийг үржлүүлэх асуудлыг засаг дарга шийддэг бус шүүх шийдвэрлэх байдлаар үржлэлтийн асуудлыг олон улсын жишгт нийцүүллээ. 8. Хүүхэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо тэргүүн ээлжинд гэр бүлийн орчинд өснө тойрных нөхцөлийг хангаж асралт гэр бүлийн талаар тусгасан. 9. Гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлт цуслал буруутай гэрлэгчийн сэтгэл санааны хохирлоо нөгөө талд нэхэмжлэх мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгө хуваахд харгалзан үзэхээр тусглаа. Түүнчлэн гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлт цусласан бол хүүхэд нь буруутай эцэг эсвэл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусглаа. 10. Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгар болох тээгч ихээр хүүхэд тээлэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг их байхаар мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болвол өөр хүний бэлгийн ашигласан гэрлэгчид хүүхдээ эцэг их байхаар тусглаа. Хуулийн төслийг дагалдуулан иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 хуулийн төслийг боловсруулсан болно. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж шийдвэрж өгөхийг та бүхнээс хүсье.